Сэтгцийн эрүүл мэндийн салбар гэдэг бол бусад эрүүл мэндийн салбараас маш онцгой салбар юм а. Энэхүү салбарт ажиллах мэрэгсэн сувилагчийг бэлтгэх, мөн сувилагч нарын орон тоог нэмэгдүүлж, нэг сувилагчид ноогдох өвчтний тоог бууруулах шаардлагатай байгаа юм а. Өнөөгийн байдлаар манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 118 сувилагч мэрэгжлийн хүмүүс ажиллаж байна. Эдгээр хүмүүс маань бол бас яг манай эмнэлэгт тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүс хүртээмжтэй юу гэвэл бас хүртээмжтэй биш. Тийм учраас шинэ тогтолцоогоор бол туслах сувилагч гэдэг хүн бас давхар ажилладаг байгаа. 110 ажилтан байна. За эдгээр хүмүүс маань мэрэгчснээр сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд бол их ач холбогдолтой гэж бид бүхэн үзэж байна. Мөн сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр бэлтгэгдсэн сувилагч нар өвчтөнтэй харьцах шинэ арга барилд суралцах, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, өвчтнийг өвчний хурц үед байхад авах арга хэмжээг өөрчлөх зэрэг асуудлуудыг шинжлэх шаардлагатай. Энэ төслийн хүрээнд мэрэгсэн сувилагч нар сэтгцийн эрүүл мэндийн өвчтөй хүмүүстэй харьцахдаа илүү мэрэгжлийн түвшинд ажиллаж сурах юм а. Сэтгцийн эрүүл мэндийн чиглэлээр бэлтгэгдсэн сувилагч өвчтөнтэй харьцах нь өвчтөй болон тухайн ажилтан хоорондын харилцааг хөнгөвчлөх олон давуу талтай. Үүнээс гадна Монголын сэтгцийн эрүүл мэндийн эмчилгээнд албадлагын бус эмчилгээг нэвтрүүлэх боломжтой болж байна. Өөр хүмүүс харахад бол жоохон хэцүү санагддаг болохоос бид нар бол дотор нь ажиллаад бол тасан цогцсон байна. Одоогийн байдлаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв 500 гаруй өвчтөнд 100 гаруй сувилагч хуваарлагдаж ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөл хөтөлбөрт одоо мэргэжлэрээ ажиллаж буй сувилагчид ч мөн хамрагдах боломжтой. Сэтгцийн эрүүл мэндийн салбарт бол сувилагч нарын хүрэлцээ хангамж сонирхох хүрээ гэдгээр бол манад бол хангалттай бас байдаг. Өмнө нь сэтгцэн эрүүл мэндийн салбарт ажиллах сувилагчдыг 3 сарын хугацаанд бэлддэг байсан бол одооноос эхлэн 1 жилийн хугацаанд бэлтгэх шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд энэхүү төсөлд одоогийн байдлаар 40 сувилагч бүртгэгдсэн байгаа юм байна.